Би өглөө машина халаачаад яг гэрлөө орох гэсэн чинь байрны үүдэн дээр нэг настай хүн ухаалт унтсан байдгийг. Тэгээ хойр авчихсан 3-4 хүмүүс ирээд номын эмнэлэг рүү ортол одоо манайх ингээ авч хэлцэхгүй гэдэг юм байна. За тэгэнгүүт хажууханд нөгөө улсын Ахмадын эмнэлэг байдаг байхгүй. Ахмадын эмнэлэг рүү гүйлээ. Тэгсэн чинь Ахмадын эмнэлгээс өөрхий төрдөг тэргээ аваад гүгээд гараад ирж байна. Яг уул манай ухаан алдаж унсан газрын үүдэн дээр юу байдаг? Аптек байдаг. Аптекийн хүмүүсээс бас спирттэй хүн бол хамран дээр нь тавиад толгоон доор нь одоо нөгөө малгайгаа тавиад бас доороос нь хайрчихгүйгээд толгоо нөхцөө явжсэн. Тэгээ өөрхийн нөгөө настай хүн чинь бас нэг 2 жижигхэн тортой юм барьцсан байгаа хгүй. Тэгээ бүр татаад ингээ унтсан. Тэгээд Ахмадын эмнэлгээс хүн гарч ирээд тэгээ бид нэг 3-4 хүмүүс 3-4 л байсан. Нөгөө өргөд тэрэгэн цэр дээр тавиад Ахмадын эмнэлэг рүү орлоо. Тэгээд яаралтай тусламжийн тасаг руу тэр өрөөрөө оруулаад амьсгалын аппарат хийгээд ийм амьсгалыг хийсэн шийдээ нөгөө юу гэдэг лээ. За би яг мэргэжлийн хэлхийг мэдэхгүй байна. Ингээ хийгээд бараг цаг шахуу боллоо. Тэгээд аварч чадаагүй юм шиг байна. Тэгээд хувцснуудын тайлаад нөгөө гадуур хувцсны гадна талд нөлөгдөг юм байна. Тэндээс нөгөө иргэн үнэлэхийг нь аваад гэрх наягийг нь үзээд тэр уцсныхаа уцсыг карманаас нь аваад залгасан ч нөгөө настай хүн чинь хүүхд мөхтэйгээ дугаарыг хадгалдаг юм биш. Та нар өөрсдөө дугаарыг аав ээжүүдийнхээ уцсан дээр хадгалж байгаарай. Зүгээр нь муугаар бодоход юмыг аль мэдгүй тийм биз дээ. Тэгээд залгаж ингэм одоо паникцаар байтал уцсан тэнд бас унтчихтэй. Тэгээд нөгөөд нь Android зэнэглэгч болж таарад. Тэгээ асааж чадахгүй байгаад илээ. Тэгээд харин манай байрны нэг хүн Android зэнэглэгч авчирч өгөөд тэгээ уцыг асаагаад хамгийн сүүлд залгасан дугаарыг ингээ харсан чинь өрхийн эмнэлэг рүү залгасан байна л да. Тэгээ өнөөдөр ч нөгөө хагас өдөр учраас өрхийн эмнэлэг ажилтдаг. Тэгээ дараагийн дугаарлан хадгалаагүй дугаарлан залгасан чинь нэг настай ихч авч чинь тэгээд энэ үнийг таних уу гэсэн чинь таньнаа хүүхдтэй нэг холбогдсон юм аа ингээд юм очиж янзтай болоод ингэж нэг шар нэг дугаар өгдөг. Тэгээд нөгөө дугаарлан залгасан чинь гэр бүлийн хүн уцаа авч таарч чинь. Тэгээд 15 минутын дараа гэр бүлийн хүн нэрлээ. За ахын карманд бол нөгөө тусал тариа байсан. Яг нөгөө би нөгөө иргэн үнэлэхийг нь хайгаад уцыг нь хайж хоорн ингээд нэг карманд нь тусал байсан байхгүй. Тэгээд сүүл залгасан дугаар нь өрхийн эмнэлэг байсан. Тэгтэл ах өөрхөнд өнөөдөр амралтын өдөр учраас өрхийн эмнэлэг дээр ирээд нөгөө цагийн туслал хийлгэе гэж бодож явсан юм шиг байлээ л дээ. Тэгээд өрхийн эмнэлэг өнөөдөр ажиллахгүй. Тийм учраас нөгөө тариагаа хийлгэж чадахгүй. Тэгээд шууд ухаалтаа унтсан юм байна. Тэгээ гэр бүлийн хүн нэрээд яасан ч харин баахан цагдаа магдаа ирээд тэр нь ер нь өнгөрчлөө, бурхан болчлоо. Тэгээд гэр бүлийн хүн нь ер нь зүрх муутай байсан юм аа л гэж тэгж байна. Тэгээд энэ өнцгөөс нэг зүйл харахад эрүүл мэндийн салбар нь сайдаа солиод л байдаг. Одоо жилд хичнээн ч сайд солиодгийг ковидоос 20 оноос хойш 4-5 сайдын ч нүүр үзлээ тийм ээ. Тэгээд энэ өрхийн эмнэлгүүдээ нэг хагасны сайдар нэг тариа хийчдэг, тусал хийчдэг нэг хүнийг байнга байлгаж юмар байна. Хүүхэд шуухад одоо ингээд хатгаа болоод ингээд гинтийн асуудал гараад ингээд өвддөг өрхийн эмнэлэг байдаг уу. Тэнгүүд ахмадууд маань ингээд тариагаа хийх гэдэг өрхийн эмнэлэг байдаг. Гадуур дуудлын тариа хийх гэхээр 30 мянгаас нааш болчдөг. Эдгээр ч одоо 500 мянган тэтгэвэр аваад хэдийг нь тарианд өгөөд хэдийг нь хоол унданд авах юм бэ. Тийм биз дээ. Тэгээд хоёрдугаар тийм хувийн эмнэлгүүдийг одоо энэ яаралтай анхны төрийн тусламжийг одоо хороо дүүрэг баг одоо харгалзахгүйгээр үзүүлдэг боломоор байна. Тэгэхгүй одоо анхны тусламж үзүүлэгчгүй манайх одоо манад хамаарлагаа гэдэг хувийн эмнэлгүүд миний мэдхийн миний бүр ойр тойрны 4-5 тохиолдол ийм тохиолдол гарч байна. Тэгэл яг ингээд бүр цуснуучдаг ойлдол ингээд ороход хүртэл хувийн эмнэлэг авдаг юм байлээ шүү дээ. Тэгэхээр энийг одоо хороо дүүрэг харгалзахгүйгээр анхан шатны тусламжийг үзүүлдэг болмоор энийг бүр хуулийн зааж өгмөр байна. Өргөсөн тангарахтаа үнэнч байна гэдэг юм чинь чинь Монгол хүнийхээ эрүүл мэндийн төлөө одоо юу гэдэг лээ анх тангараг өргөд байдаг шүү дээ. Тэгэхээр эндээ хүрэхгүй юм болохоор ч одоо монголчууд чинь цөөхөөс яах юм бэ? Тийм үстэй. Зүгээр нэг явж исэн хүн ингээл годомжинд унаал ингээд одоо хэдэн хүүхд аав ээж болоод хэдэн
жоохон хүмүүс нөгөө эмээг болоод нэг настай буураа хажууд хүнээ алдаал ийм асуудууд маш их байна шүү дээ. Тэгэхээр энийг одоо дор бүрнээ ойлгомоор. Ялангуяа энэ сайдууд нь зөвхөн сандал суудлын төлөө ингэж уралдах биш. Жоо амьдралд ойрхон юм хиймээр байна. Хувийн эмнэлгүүд ямар ч шатны эмнэлэг байсан иргэнд анхан шатны тусламж үзүүлэх бүр хуультай журамтай оруулах хэрэгтэй. Хэрвээ ийм үзүүлээгүй тохиолдолд баримт нь гараад ирэх юм бол бүр тусгай зөвшөөрлийн туслах хүртэл арга хэмжээ авдаг болмоор байна. Хоёрдугаарт ийм одоо өрхийн эмнэлгүүдийг хагасны цай дээр нэг одоо бас хөвлөгчийг юу гэдэг 22 цагаар ээлжлүүлээд тийм ээ 22 цаг болоход болно шүү дээ. Хасаанд 2 цаг, бүтцээд 2 цаг ээлжээр ажиллахад болж байгаа. Ажлын өдрөөс 2 цагийг хасаах амралтын өдрөөр шилжүүлж хэрэгтэй. Ингэж зохион байгуулалт хиймээр байна. Тэгэхгүй бол монголчууд нэр дууслаа штэ.